чаддаггүй биш чад. Миний найз үнэхээр мундаг юм аа. За ингээд хоёул оюутан болох нь дээ. Харин тий хөсөн хүлээсэн сургуультай оюутан болоод орох нь шүү дээ. Харин тийм ээ. Ой, ээж авд очиж хурдан хэлье. Явъя штэ. Дутуу юм байна уу? За өнөөдөр шалгалт авнаа. Сайн бэлдсэн биз? Бэлтгэл. Яасан гайгүй нөө. Гайгүй байна. За чи сүлж байгаа үстэй. Яг цаа. Цаа чи өөр хэдэн оюутан байна? Уусан байхгүй. Лав биз? Чи сайн хараадах. За биш. Сайн харсан биз? Аха. Биш үсэ. Ингэж чи ер нь ямар тун авмаар байна? Юу? Би асуудаж тагш. Асуултнаа. Ингэж. Асуухдаггүйгээр бас дүн авч болдгоо шүү дээ. Багшаа. За хэд авмаар үлчих. Та яагаад байгаа юм бэ? Чи багштай хичээлтэй чи хэд авмаар байна? Хүй. Ачхно. Ачхно. Багшаа. Ямар тун. Тэгээд эрх мэдэл албан тушаалаа ашиглан бэлгийн сэдэлттэй дарамт шахалт үзүүлэх нь хүний сурч боловсрох хэрэгэд халдаж буй гэмт хэрэг юм. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд багшийн ёс зүйн дүрэн болон дотоод журмуудад бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх заалтууд оруулан мөрдөх замаар боловсрол сургалтын орчин дахь бэлгийн дарамтлалыг зогсооё.